сайхан гишүүдээ. Монгол улс олон улсын сэргээн боловсрол хөгжлийн банк хоорондын эрчим хүч 3 төслийн зээлийн хэлцээг улсын хурлын эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын ороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороодоор 2025 оны 1-р сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны 7-р захирамжийг үндэслэн зээлийн хэлэлцээрт 2025 оны 2-р сарын 5-ны өдөр гар үсэг зураад байна. Тус төсөл нь шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтанд туссан бөгөөд Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийцэж байгаа болно. Төслийн үрээний одоогийн Багнуур Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВт-ийн 2 хэлхэд болгон хүчин чадлыг нэмэгдүүлж Багнуур Чойр дэд станцуудыг өргөтгснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өснө нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа доктортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм а. Олон улсын сэргээн босолт хөгжлийн банкнаас олгох 47 сая ам долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаад overnight санхүүжилтийн хүү софтвер дээр нэмэх нь 144% нэмэгдэлтэй хувьсах хүүтэй болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2 заасны дагуу эрчим хүч 3 төслийн зээлийн хэлэлцээр нь улсын хурлаа заавал сойрхон батлуулах олон улсын гэрээ тул зээлийн хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжихийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.